Хүн сайн уу аясаа? Өглөөний минь. Сайхан руу. Тэнцээ. Яасан? Би танихгүй хүн буруу харлаа тэрсэн. Ааг ингээд нэг инээхээр гайхаараад. Ийм хөөрхөн хараа. За манай өнөөдрийн зочид студид маань ирсэн байна. Инхтэй ах маань ирсэн байгаа. За түүний охин Айс ирсэн байна. Йоо, одоо нөгөө хоёр төглөөний минь төргий. Өглөөний минь төргий. Өглөөний минь төргий. За аав дээр очих уу? Тэх үү. Тэх үү. За аав дээр. Бишүүрхэн мишүүрхэн За. Та байхгүй юм. Ямар өглөөний нааш гоё хувцас өмссөн бэ? За тун удахгүй 3 дугаар сарын 30-нд хоёрын төрс өдөр байгаа. За та өөрхөн гэр бүлийг танилцуулаач. Хэдэн хүүхэдтэй, гэр бүлээ бидэнд бас үзэгчдэд танилцуулах уу? За би 2 хүүтэй. За. 2 охинтой. Өвдөрөөс олгоч асуулаа. Тий. Одоо баг охин маань энэ. Айса. Энэний дээр 2 ах вэ, 1 эгч вэ. За. Та Хоёрын бас нөгөө их онцлогтой төрсөн өдөр нь 1 өдөр гэдээ ярьж байсан шүү дээ. Хэдэнд төрсөн өдөр болох вэ? Аав охин 2-ын төрсөн өдөр чинь тэг 3 тэг. 3 сарын 30. За. Тэг чилүүл их гоё яагаад вэ? Тэг 3 тэг 3. Үгүй тэг 3 тэг. 3 тэг. За, удахгүй болох ч юм байна. Төрсөн өдрөө яаж тэмдэглэе гэсэн бодолтой байна. Охин бол аа хөрөх ч юм биш. За хөрөх гэж байгаа мэдээж хэрэг аав надаа. Би уг нь төрсөн өдөр бол миний хувьд бол хамгийн тийм одоо дургу баяр байлаа л да. Нэг хэсэг. За, яагаад? Тий, хүн 50 гараад ирэхээр чинь хүний нас ч бас ингээд нэмэгдээд нэг нэгээр одоо хөшрөөлөө гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгээ ясаа мэр төсөөд тэмдэх ёстой дургу. За. Ингээ байжсэн харин нэг өдөр охин маань аава би дүүтэй болъё гэдэг. 50 шүргэж яваа надад одоо яа охиндоо төрүүлж өгнө гэж байхгүй шүү дээ, тий. Тэгээд нэг охин өргөж авъя гээд. Их нэртэйгээ охинтойгоо бүгдээрээ л ярилцлаа. За тэгэхээр шийдээд ингээд нэг охин өргөж авсан маань. Аавын хөрхөн гинж байгаа. Нөө ямар сайхан юм бэ. Одоо ингээд танаа гэр бүлд Айс охин танаа гэр бүлийн нэг гишүүн болсноор одоо өдөр болгон цаг минут хорон мөч бүхэн их ад жаргалтай сайхан өнгөрдөг байх та. Гэр бүлийн бөөн баяр баясгалангаар л мэлж идэж шүү дээ. Өглөөс орой болтол сайхан дуулна. Инээ нэрдэ өөлнө гэж байхгүй хамар тайван юм байхгүй минь. Та сая дуулна гэж хэлснээр Айс гэж нэр яг тийм учиртай байхаа тий. Тий. Ер нь бол Айс гэдэг чинь инктайвны Айс гэдэг нэр нь хүртэл бас нэг хоёртой албан үүсэж байгаа биз. Инктайвны Айс. Аав ч өөрөө хөгжмөдөх дуртай гэлхүү. За тэгээд бас охиндоо бас Айс гэдэг нэр өгсөн. Цаашдаа бас нэг сайхан Монголд нэг сайхан дуучин өсгөөд хүмүүжүүлчих юм бол одоо тэгээд боллоо шүү дээ тийм ээ. Тий. Өстой сайхан байна. Айс охин танаа гэр бүл ихтэй хэдэн сартай байсан бэ? 7 хоногтой ирсэн. Тийм үү. Тий. 7 хоногтой 2 кг 200 г жинтэй. Өөхөө хийнэ жаах юм бэ? Дотоод төрсөн юм уу да? Хил 800 г төрсөн миний охин чинь. Төрхөөс 3 сарын өмнө одоо яг аавынхаа төрсөн өдөр за би ер нь 3 сарын 30-нд очиж төрж л инктайвн гэдэг хүний хөөхт болно гэсэн юм байлгүй. Нөө зэ. Ямар хөөрхөн Тий, тэгээд хөөрхөн гэж байхгүй. Юу, тэгэд их сонирхолтой юм хөө. Миний төрсөн өдөр төрдөг юм байж. Би ч 2 хүүтэй гэсэн шүү дээ. Манай том хөө 2 дугаар хөө 2 наадтай эвэлжилтэй. За. Тий, том хөө маань 88 оны луутай. Баг хөө маань 2004 оны мичтэй. Би болгонтой 60 оны болгоно. Ингээ гуруулаа ивэл байгаа байхгүй. Гэсэн манай эхнэр охин 2 бас хоорондоо ивэл. Нөө зэ. Эхнэр маань морьтой, охин маань бартай. Тэгэхээр манай гэрт нэг ганц ивэлжил дутагдаад байгаа биз. Мохотой он дутагдаад байсан байхгүй юу? Ингээ ээж их чагтайгаа ивэл. Ингээ манай гэрэн 3 эмэгтэй хоорондоо ивэл. 3 эрэгтэй хоорондоо ивэл гээд юу да ганц дутаад исэн жилийн маань нөхөд ороод ирсэн шинэ хүн байна тий. Ихтэй баха энэ хүний амьдрал их баялаг шүү дээ тийм ээ. Амьдрал баялаг гэдгээ цаг үргэлж хүн болгонд харуулж байдаг, мэдрүүлж байдаг. Энэ амьдралын сайхан баяр баясгалан амьдрал хичнээн баялаг сайхан юм бэ гэдгийг та мэдэрсэн тэр ажралтай мөчөөсөө хаалцаж. За би яг одоо охиныхаа тухай хамгийн гол нь яриадгээ. Яхаа тэр охин маань бас дүүгээ дагуулдаг ирд юм байна. Би яг өөрийнхөө том охиндоо хэлж илээ. За 60 шүргэж аваас надад тий аавч яаж хүүхд харах юм бэ гэсэн чинь охиноо өргөж авсны дараа ээж нь ахаад дүүг нь
төрүүлэхээр болж байгаа. Одоо 5 сарын 30-нд ямар ээж нь гоё юм төрүүлж бэ? байгаа. Тий. Чи түүгээ дагуулад ирсэн шүү дээ. Ээж нь одоо гадаад зогсож байгаа тий. Ямар гоё юм бэ? Ястай их Тий. сайхан байна. Сони юм аа тэгээд одоо 60 төгчөө шүргэж байгаа ингээ бас га хоёр юм ялхуудтай болсон. Годамжаар одоо ингээ яваач мас гайхаад байна. Ачтайгээ дэрж байгаа зүгөө өөрийнхөө бүгдийг дэрж яваа нөхөр чинь. Хатлаа ирээд гэлээ. Нэрэл өстой амьдрал баялаг гэдэг Амьдтай үнээр амьдрал баялаг намайг юугаар баян үрээр баян бол хамгийн дэргэн баян гэдэг ч тийм ээ. Тий. Тэгэхээр чи Одоо дүү хүсээсэн хүүхдээ үү дэж юм. Дүү хүсээдсэн хүүхдээ үү. хөө тий ч одоо бүр энэ чи хайчж байгаа байхгүй тий. Тий сая өөр би Айс юм ярих юм уу? за нэг сайхан дуулчих юм аа миний охин. Тий дуулчих юм аа миний Асаа охин. нэг сайхан дуудуулах юм уу? Үй Өстой хайштай. Нэрэл одоо ад жаргалтай эрүүлийн ингээ халуун дулаан гэр бүл донд өсөж байгаа хүүхэд цаанаасаа л мэдрэгддэг шүү дээ. Уйлдгүү, эрүүл саруул өсөж байждаг. Тэгээ айсыг хараад бол үнэхээр сайхан ад жаргалтай эрүүлийн өсөж байж байгаа нь харагдаж байна. Таны хувьд ингээд анх ингээд гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад хүүхэд өргөж авъя гэж би бол ингэж өргөж авсан гэж бас хэлмээргүй байна л да. Яг л одоо таны үр хүүхдэд л ярмаар санагдаж байна. Гэтэ мэдээж өнөөдрийн ярилцлага маань үзэгч түмэндээ хүргэж байгаа сэдв маань учраас зайлшгүй Үнийг хэлэхээс өөр аргагүй. Тийм, зайлшгүй хэлэхээс өөр аргагүй байна. Тэгэхээр анх одоо тэгээд хүүхэд өргөж авъя гэж байхад ер нь ямар сэтгэлтэй байв. Тэгээд өргөж авах гад очиж байгаа тэнд мэдээж маш олон л хүүхэд байсан баг. Хүүхд өргөж авах гэхэд жижигхэн хүүхд өргөж авах гэхээр чи миний бас нас бодогдож байгаа байхгүй юу? Би хэдий хүртэл бас амьдрах байлээ. Энэ хүүхдийг би эдийн үсч чадах болов уу гэх. Гэхдээ охиноо бодохоор зэрэг миний охин чинь одоо энэ Айсагийн ээж болохоор 20 гарсан хүн байгаа шүү дээ. Ээж нь их чинь байж байгаа юм болохгүй дээ. Тэгээ би зөвшөөрсөн. Ер нь охиныхаа үгийг бол би ер нь 100 хүсэлтийн хандлага Октод юу аяга атгадаг штэ. Атгадаг шүү дээ. Тийм ч учраас. Тийм ч учраас би зөвшөөрсөн. Тэгээд таны бах хүүчин одоо Айсагийн дээдл нь одоо 2004 онд төрсөн гэсэн үг үү? 9 дугаар анги одоо. 2004 онд. Тийм, 2004 Тэгэхээр ингээ 2004 оноос хойш ихэр чинь бараг 15 жилийн дараа нялх хүүхэд ингээд явахар чинь одоо гэр бүлийн төсөөлсөн Бай, тийм биш юм байна. Аа, за. Ээж нь бол мондог шүү дээ. Манай эхнэр бол ер нь Айсаг бол ер нь асрах хэрэглэх тал дээр бол ер нь гайхам шигтэй тий. Ээлжтэй бол нэр дэндүү гоё нэр чинь ялаа. Хөөх юм аа. Таны хувьд ер нь ингээд төрсөн өдргээд ярихад өмнөх одоо төрсөн өдрүүдэд та дурсаад ярил ер нь ямар байдалтай өнгөрдөг гэсэн. Одоо ингээд бодохоор мэдээж огт дахин төрсөн мэт маш сайхан дөнгөж аа хурж байгаа охинтойгоо хамтдаа тэмдэглэн гэхээр ялгаатай зүйлүүд бас байгаа. За хүүхэд байхад бол төрсөн өдрөө хүлээдэг байлаа. За яг дунд дэргэм насндаа ингээ 20-с 30 насны хооронд бол төрсөн өдрийг бол одоо шоудах далин болгодог байлаа. Тийм ээ. Жилд нэг удаа. Жилд нэг удаа тий шоудах далин болгодог байлаа. За 30 наснаас хойш бол за нэг 50 хүртэл төрсөн өдрөө мартчихдаг байсан. Нэг л мэдгээ төрсөн өдрөө өнгөрцөн явдаг. Амьдралын төлөө зүтгэл гүүгээл явж байгаа юм ажил чөлмөрлөө. тий. За 50 наснаас хойш болоод ирэхэд төрсөн өдрөөс уур урдаг болсон. За одоо бол харин 60-аас хойш бол би за аавыг одоо та олон жил урт наслаарай. Надтай төрсөн өдөр хамт тэмдэглээрэй гэж байгаа юм шиг ийм хөөрхөн яг нэг өдөр төрөөд тэгээд одоо аавын одоо жинхэнэ амьд одоо хаш цагаан хөөрг томоос том хаш цагаан хөөрг болоод ирж байгаа байхгүй юу? Өнөөдөр тийчнээс авах гэж ингээл өнөөдрөөс Одоо сараасаа дүүтэй тий. яаж байгаа. Айсаа үүдэх юм бол энэ жил чинь бүр 1% хүрж байгаа. Бүр их онцлогтой төрсөн өдөр болох нэ. Тий одоо дүүтэй болж байгаа. Тэгсэн мөртлөө нэг одоо нас хүрж байна. Танаас асуумаар байна л да. Ер нь одоо ингээд үр хөвгтөө өсгөж хүмүүжүүлэх, хайрлаж, халамжилж энэ одоо нийгэмд сайн хүн болгож төлөвшүүлнэ гэдэг бол эцэг их байх хүний одоо хамгийн том үүрэг юм да. Тэгэхээр таны хувьд та хоёрын хувьд одоо гэр бүлийнхаа хүнтэй хамт асуумаар юм би. Үр хөвгтөө одоо яг юун дээр нь тулгуурлаж яаж одоо өсгөж хүмүүжүүлэе гэж зардгийн болоо. Хүүхдүүдтэй юуг сургаж хэлдэг вэ та? За би хүүхдүүдийг бол хайраар дутахгүй гэж боддог. Хамгийн чухал юм тэр хүүхд хайраар дутах ёсгүй. За хоёрдугаарт мэдээч хэрэг эцэг их болгоно л одоо өсөж мөрөдөг хүүхдээ сайн сайхан хүн болгох юмсан сайхан боловсралтай болгох гэсэн гэж боддог тийм ээ. За би бол хүүхдээ бол Айсагийн одоо дүр төрхийг бол би
одоо харчихсан байгаа. Ирээдүйд хэн болохгүй гэдгийг. Тий өдөр болгоно л охиноо харж явахдаа л би бодож байгаа юм чинь. Миний охин хэн болох вэ гэж. Мундаг том дуучин болно гэсэн тий. Дуучин болно. Аясаар том болоод дуучин болохт нь битээр ингэ сууж явах. Тэр очинд нь Сууж явах үедээ. За Аяса шинэ уран бүтээлээр сонь сайхан шинэ уран бүтээл ямар уран бүтээл гарсан юм. 20 жилийн дараа магадгүй энэ бичлэгийг ухраагаад үзэхэд Аяса маань том мундаг сайхан дуучин би юм өөрөө араншрок биш гэдэг байхгүй. Оо тийм үү. Тий. Аха. Та өөрөө хөгжим дуртай болохоор чигтэйгэн дуртай. Тий. Ямар ч хөгжмийн орчинд өсгөнө охин. өстой сайхан байна. Танаар маш олон хүн үзэгчид маань бас бахархаж байгаах. Мэдээж энэ сайхан өр хүүхдийг өсгөж хүмүүжүүлээд нийгэмдээ улс их орондоо цоо шин сайхан хүн бий болгож хүн одоо өсгөж хүмүүжүүлнэ гэдэг бол хамгийн том одоо ад жаргал юм да. Та бас залуучуудаа хандаж сайхан уриалж хэлээсэй гэж хүсэж байна. За ямар ч хэлсэн хүн хайраар дутах ёсгүй тийм ээ. Хүн хүнээ хайрлаж явах хэрэгтэй. Хамгийн гол нь би ч гэсэн одоо ингэж өрдөө 80 хүртлээ өөрийнхөө ойр дотн байгаа танихгүй нь хамаагүй тэдэнд хайр үлээж тэдэнд болж игэл тусалж явах юмсан тий. Чаддаг юмар бол заавал хүн бүх юмар тусалж чадахгүй байж болно. Гэтэл чаддаг юмар тусалж явбал тэр л хамгийн сайхан залуучууд хэлгээд биеиндээ тусалж яваарай л гэж хэлмээр байна. За маш их баярлалаа. Манай Аяса бат шүү. Сая яг нэг хэсэг яг томото болоод тусцсан юм байна. За баярлалаа тань. Монголчууд тэгдэж шүү. За энэч баячих юм дээ. Харин тийм. За маш их баярлалаа. За ястаа мөнгөтэй болох нь яа. За мөнгөтэй болох яхаа өр хүүхд чинь хамгийн том эд баялаг шүү дээ тийм ээ. За. Баярлалаа танаа гэр бүлд эрүүл энх хадж чараад хамгийн сайхан бүхний хүсье. Мэдээж тун удахгүй ирж байгаа шинэ одоо сайхан үрдэн ч гэсэн эсмийн дамаржаасаа олуулаа сайхан өнөр олуулаа уртудаан сайхан амьдраасаа гэж хүсье өрөө. За баярлалаа.